Нээж байгаа мó? Ааха. Зана. Хаасан байна. Тэгээ жоохон тогсыг харж усах юм байна. Ваа. Зана. Тахтаны юу юм? Битээтэй. Гэтээр юм уу? За сайн байцгаана уу? Өнөөдөр манай гэр бүлийн Улаанбаатар хотод ирээд Мишель Экспогийн ард байрладаг. Мишель байгаль орчин танин мэдгүй хүрээлэнгээр явж утсан байгаа. За энэ хүрээлэн маань болохоор яг байгаль орчны тэр чигээр нь хадгалан үлдээгээд яг нэг ч мод бутсууг тайралгүйгээр энэ цэцэрлэг хүрээлэнг байгуулсан гин. За тэгээ шинээр хаварсан мод ургамлыг бүгдийг тарьж ургуулж өрсөлдөж байгаа юм. Гоё танин мэдгүй цэцэрлэг хүрээлэн байна. Энэ хүрээлэн маань болохоор Улаанбаатар хотын хан уул дүүргийн 20 дугаар хороо гинэ. Туулгуулын иргэд дагах эко дүүрэг бүсэд байрлалт юм байна. Улаанбаатар руу бараг орж ирдэг хүмүүс ч өнөөдөр харин гэр бүлээрээ орж ирээд ийм гоё цэцэрлэг хүрээлэнгээр аялах болсондоо баяртай байна. За энд бол амтны хүрээлэн байдаг гэсэн. Одоо амтны хүрээлэнгийг очиж үзэхээр явж байна. Тэгсэн чинь хаалттай байж таарсан харамсалтай. Гэтэ ийм гоё байгаль дундуур гоё моддуудыг хараад ингээ хургай юм лээ. За тэгээд байж байгаас нэг самбар таарлсан тэрэн дээр одоо самбарууд дээр нь энд ийм мод тарьсан шинээр хэдэн мод тарьж ургуулсан бүх тайлбарууд нь байж тийм лээ. За тэгээд хүүхдүүд хөгжилтэй өнгөрөөж болохоор ийм тоглоомын төв бас байдаг гэсэн. Одоо ер нь тэрлүү зорж явж байна. За тэгээд модоор хийсэн ийм гоё ширээ сандал сууж тухлах амрах бүхэл зүйлийг байгуулад өгчихсөн. Энэ хажуугаар нь замыг хашаад өгсөн хоёр утаснууд цаашаа нэвтэрч болохгүй яг энэ шорон замаараа явах хэрэгтэй юм лээ. Амралтын өдрүүдээр гэр бүлэрээ агаар салхи гарахаар бол энд ирүүлэх гоё юм билээ шүү. За жишээ нь энд одоо 5 төрлийн мод тарьж ургуулсан гэдэг ингээд тайлбар байж тийм ээ. За энэ хэсэг бол одоо болзооны хэсэг юм да. Бөөн зүрх болсон хэсэг байлаа шүү. Цэцэрлэг хүрээлэнгийн 1.1 км замаар алхаснаар ийм стресс тайлгсан гэдэг самбарууд байна лээ. Одоо гоё. Бас олон төрлийн жимсгнийг шинээр тарьж ургуулж үржүүлж байгаа юм билээ. За ирээдүйд одоо хэдэн жилийн дараа чинь баахан гоё жимснүүд ургах боломжтой гэсэн үг юм байлээ. Жишээ нь энэ самбар дээр байгаа 3 төрлийн жимсгэнтэй модыг тарьж шинээр тарьж ургуулсан гэдэг. За пицца байна, шорлог байна. Энэ хэсгийн тавцаа айгуу гоё. Их газраасаа ингээд нөгөө гол руугаа дамнуулж оруулаад ингээд гүүрчихсэн. Энэ дээр гарч ирээ зогсолтой усны урсгалыг сонсоод бин чийл газар байлаа шүү дээ. Энд бол тэгэл зогсоод байхаар гоё газар байлээ. Дараагийн юмнуудаа үзэхийн тулд уршаа явсан дээр байхаа үхтэй. Сибирь гацуур, Сибирь шинэс голт бор зэрэг ургамлуудыг бас нэмж тарьсан гэж байна. За ингэж тойрч явж байгаад одоо бол амтны өрөөлөнд таарлах хэрэгтэй. Сибирь гуйлс гэдэг нь бас тарьж ургуулсан байна нэ. Манай хүүхд баяртай байна. За тэгсэн чинь харамсалтай зоопарк нь хаалттай байж таарсан. Зоопарк дотор нь олон гоё амьтад байдаг л гэсэн л дээ. Тэгээд завцраар нь харж болж байгаа нь нөгөө тоос байсан. Танаас харуулъя хаалт. Сайн хараарай. Тэр хараа цэнхэр тоогоос доор нь бас хоёр өөр өнгийн саарл цагаан тоогсон явж илээ. Амтны өрөөлөн рүү нууд онгорхой хуулийн нүгээр нь ороод үзэх боломжтой юм байна л та. За энэ хэсэг хөөрхөн хүүхдүүд ингээд дээрээс гулсаж тоглох боломжтой юм тоглоомын хэсэг байсан. За энд бол саксны шийднүүд байна. За тэгээ нөгөө тоглоомын толбоогоор орж тоглохгүй бол тэгэл болохгүй шүү дээ тийм аа. Тэр хөөрхөн байгаа зү нэг тэр хөөрхөн завин дээр нь суугаад бас явж болдог. За энэ дээр гулгахын тулд энэ доороос нь орж энэ чаргыг түрээсэлт юм байна. Чаргыг түрээсэлж гаргаж ирээд 10 минут гэсэн баха гулгадаг юм. Тэр хоорондоо хүүхдүүд нь гулгах хооронд аав ээжүүд нь бол хажуудалд нь гэр байсан. Гэрээс нь гоё хуушур гарч ирсэн. За тэгээ хуушураа авч идээ хүүхдүүдэд тоглуулад энэ бас нэг хэдэн минут болсон. За чаргаар гулгахаас гадна тэр тоон байрлсан байгаа машинууд байгаад тэр машинуудыг бас түрээсэлж унж болд юм билээ. Энэ тойроод машина ундаг юм зам байт юм билээ. За тэгээ хүүхдүүд энд машин унж болно, дуугаар чаргаар болгож болно, гадаа завинд сууж болно. Байна.
Занги бажил бид нар дээр нэг зочин ирсэн. Энэ нэгт маань сонирхчдын гольфын тэмцээний багаж хэрэгсэл ээжд өгөхгүй байсан. Яагаад гэвэл ээж Далбан уул аймагт хамдуудын сонирхчдын юм гольфын тэмцээнд оролцож байгаа. За тийм бүрний талбаар энэ улаан бөмбөгийг энэ цохиураар одоо цохиж оруулах юм байна л да. Тэгээд хамгийн бага цохилтоор яг ерөн нөхрөгөө оруулсан хүн одоо ялагч болдог. Тийм тэмцээн болд юм байна. Антнаас чинь энэ гольфын сонирхчдын гольфын тэмцээний авраг хүн даймаа гэдэг маань хан сумын ах байдаг юм. За тэднийхээ ингээд багаараа манай ээж энэ тэмцээнд оролцох гэж сурж авч байна. За ингээ гой хуушуурууд маань гарч ирээд бид цайлангаа гольфын талаарх мэдээлэл аваад өмнө юусоо оролцож байгаагүй мэдгүй болохоор анхны мэдээллүүдийг дуу ягч маань өгч байна. За тэгээд одоо бас зааж өгнө гэсэн ийшээ талбай байгаа талбай дээр очиод энэ тоглолтын зааж өгнө гэдэг. За тэгээд ээж гольфын тэмцээнд оролцохоор юм аа. Сонирхолтой байгааз. За энэ надад зааж өгч байна. Одоо тэнд нэг яг бөмбөгөө оруулах ийм нэг талбай байт юм байна. За тэрлүүгөө болохоор энэ цохиураа одоо хүндний мэдэрч байгаа. Одоо болж өгвөл нэг хэн цохилтоор одоо оруулах сайн юм байна л да. Ингээд бүгдийн сайхан дэлгэрэнгүй зааж өгч байна. За тэгээ сонирхолтой гольф маань болохоор багаараа болон хувь хүмүүс оролцдог юм байна. Тэгээ өөр өөртөө гэсэн юм тэмдэгтэй байд юм байна. Тэгээ бөмбөгнүүд нь бие биендээ саад болохоор тэмдэгэ явуулж бөмбөгөө зөксөн газараа тавиад за тэгээд нэгдүгээр үеийг гэхэд бүх тамирчтанд тоглоод дуусны дараа тэмдэг байсан газараа буцаад бөмбөгөө сууж тавиад дараагийн 2 дахь цогцоо хийгээд ингээд явдаг юм байна. За тэгээд гадаа талбайд агаарт ингээд их гоё байдаг юм байна л да энэ тэмцээн маань. Би тоглож үзег болохоор анхудаагаас нь дөрөвч мэдээлэл авлаа би тэгээд. За ингээд овоо удаан хичээлсний дараа ээж маань өдрөмжтэй сайн байна гэсэн инлий аваад ингээд энэ өдрийн аялал маань дуусч байна. Энэ голдон нэр юм том цамхаг байд юм билий. Энэ тамгийн дээл дээр нь гараад иргэн тойрногоо бүгдийг гоё харж болох үеэртэй гоё цамхаг байд юм байна. За одоо ингээд буцаад гүрээрээ гараад Шил Экспогийнхоо артлаас ороод төв цамхаг гараад очдөг юм байна. За Улаанбаатар хотод ирээд энэ гоё өдөр агуулж гоё газар үзүүлсэн дүүгийнхаа гэр бүлд баярлалаа. Одоо гоё байлаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.